Орон мэндийн хүргээгчдийн MBC News мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 дугаар эхлэх бэлэн болсон байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Багшлах эрхийн шалгалтын эхний шатанд 117 багш тэнцжээ. Он гарсаар 514 хүнийг ажил зөрчилжээ. Өрөн бугууртай улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо. Рио 2016 Олимпийн мамбар аялж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт энэ сарын 8-нд зохион байгуулагдлаа. Шалгалтанд 184 багш бүртгүүлэн шалгалт өгснөөс эхний шатанд 117 багш тэнцсэн байна. Шинжлэх ухааны сайдын 2013 оны 305 дот тушаалаар батлагдсан багшид багшлах эрх мэргэжлийн зэрэг олгох хасах журмын 4-р зүйлийн 4-ийн 1-р заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт 6 удаага амжилттай зохион байгуулагдлаа. Тус шалгалтанд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлэр төгсөөд анхудаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэдээс гадна 3-аас дээш жил багшаар ажиллаагүй нь улмаас багшлах эрхэн цуслагдсан 180 гаруй багш нар хамрагдлаа. Өнгөрсөн жил багшлах эрхийн шалгалтыг давхарцсан тоогоор 10,000 гаруй хүн шалгалт өгч 4,000 гаруй орчим хүн тэнцэж байжээ. Манай аймгийн хувьд шалгуулагчид мөн хангалтгүй дүнтэй байсан юм. Харин энэ жил 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа шалгалтанд оролцогчид сайн бэлтгэж өмнөх жилүүдтэй харьцуулахад багш нарын ур чадвар өсөж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм. 2015 оны сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгох нэг жилийн багшлах олгох шалгалт сая 8-ны өдөр зохион байгуулагдсан. За энэ Довс аймгийн хэмжээнд нийтдээ 184 хүн бүртгүүлж шалгалтанд орох зөвшөөрлөө авсан. За энэ шалгалтын бүртгэл 2015 оны 7 сарын 2-оос 30-ны хооронд бүртгэгдээд тэгээ багш мэргэжлийн институтээс бүртгэлийн шаардлага хангасан зөвхөн багш мэргэжилтэй сургуулийн өмнөх болон эцэст багшлах юм дипломтой энэ хүүхдүүдийг бүртгэдэг. За ингээд 184 хүн шалгалтанд орсноос шалгалтын 1-р ээлж буюу онлайн тест энэ шалгалтанд 119 хүн тэнцсэн байгаа. За ингээд 119 хүн маань 2 дахь шалгалт буюу эсээ өвчих шалгалтаа өгсөн. За одоо эцсийн дүн маань ажлын 5 хоногт багтаж дүн гарах хэвээр. За ингээд дүн гарсны дараа бүх тэнцсэн шалгуулагч нарт 1 жилийн багшлах эрх олгох тийм ногоон үнэмлэх олгоно. За энэ үнэмлэхийг дүн гарсны дараа 14 хоногийн дотор боловсрол соёлын газраар дамжуулж шалгуулагч нарт нь түгээдэг байгаа. За энэ жилийн шалгалтын онцлог гэвэл өмнөх шалгалтуудтай бас ерөөдөө ижил. Гэхдээ эсэний хувьд бол тодорхой сэдвүүд өгсөн. Өмнө нь бол ерөнхий сэдв өгдөг байсан. Энэ жил ээлж болгонд нь өөр тодорхой сэдвүүд өгдөд явсан. За мөн өмнөх жилүүдийнхээ бодоход шалгалтанд бас сайн бэлдсэн байна. Бас сайн амжилт сайтай оролцсон. Ер нь цаана бас 60-70 хүмүүс ч гэсэн өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй нь бол байх тоо. Тэгэхээр бас шин төгсөгч болон энэ шалгалтанд орж байгаа хүмүүс бас бэлтгэл сайтай оролцож байгаа нь бас энэ даваа тал байлаа. Шалгалтыг онлайнаар явуулсан бөгөөд ерөнхий сэтгэл судлал, эссе бичлэг гэсэн 2 шаттайгаар авсан байна. Эхний тестийн шалгалтанд 117 хүн тэнцэж эссе бичлэгийн шалгалт өгсөн байна. Шалгалтын хариу ажлын 5 хоногт багтаана боловсролын үнэлгээний төвийн сайтад тавигдах юм байна. Дараагийн мэдээ хүргэе. Аймгийн хөтөлбөрийн хилтэст өнөөдрийн байдлаар 1000 гаруй идэвхтэй ажил хаагч бүртгэлтэй байгаагаас он гарсаар тус байгууллага 500 гаруй хүнийг төр болон байнгын ажлын байраар ханган ажилласан байна. Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сард 35,000-аас давжээ. Энэ нь өмнөх сараас 4.7% өссөн үзүүлэлт юм. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн 33,000 орчим хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байгаа боловч ажил олгогчийн шаардлага өндөр байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Хөтөлбөрийн байгууллагад бүртгүүлсэн ажилгүй иргэдийн насны бүтцийг харвал 25-аас 34 насны иргэд зөнхөж байхад 40-с дээш насны иргэдийн нийслэг хувь харьцангуй бага байна. Харин манай аймгийн хувьд он гарсаар хөтөлбөрийн хилтэс 7 дугаар сарын байдлаар 1423 хүн бүртгэлтэй байгаагаас 514 хүнийг төр болон байнгын ажлын байранд зуушлаад байна. Эдгээр зуушлагдсан иргэдийн 70 гаруй хувь нь мэргэжилгүй иргэд байсан бөгөөд туслах ажлуудад зуушлагдсан байна. За 2015 он гарсан хойш улсын аймгийн хөтөлбөрийн хилцээр одоо 514 хүн
ажлын байр нь зөөчлөгдсөн байна. 7 сарын байдлаар шинэ ажлын байр одоо аймгийн хэмжээнд бий болж байгаа бүтээн байгуулалтаар бий болж байгаа шинээр бий болж байгаа ажлын байр 424 бий болоод бид нар одоо бүртгэж аваад бүртгэл мэдээллийн сандаа оруулаад ажиллаж байна. 2015 оны 8 сарын 10-ны байдлаар идэвхтэй ажил хайгч 1423 байна. Эндээс одоо боловсролын төвшин хүйсээр аваад үзэх юм бол эмэгтэй 769 хүн одоо яг бүртгэлтэй. Энээс дээд боловсролтой 374. За бүрэн дунд боловсролтой 500, суур боловсролтой иргэн 142 гэх мэт бүртгүүлсэн байна. Эндээс авч үзэх юм бол одоо мэрэгжлгүй тий одоо бүрэн дундаас доош боловсрол эзэмсэн иргэд илүү их ажил хайж байна. За ерөнхийдөө бол аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин өсөх магадлалтай сар бол 5-6 сар байдаг. Энэ болохоор нэг дээд сургууль төгсөж ирсэн тийм ээ 10 жилээ төгссөн хүмүүс бол ихэвчлэн ажил хайгчаар бүртгэгдэж ажлын гүйдлийн түвшин жоохон өсдөг байгаа. За аймгийн хэмжээнд одоо он гарснаас хойш 514 хүнийг байнгын болон удирдлагын төр ажлын байранд зуучлан ажилласан байгаа. Энд болохоор ихэвчлэн ямар хүмүүсний ямар мэрэгжилтэй хүмүүс зуучлагдаад байна гэхээр туслах ажил боловсралгүй тэгээ туслах ажил хийнэ гэсэн хүмүүс хвчлэн зуучлагдсан орсон байгаа. За өнөөдрийн байдлаар одоо хөдөлмөрийн хэлтс 17 ажиллагчийн 50 ажлын байр байна. Одоо хөдөлмөрийн хэлтсээс бол идэвхтэй ажил хайж байгаа иргэдэд болохоор мэдээллийн хэрэгслүүдээр маш их ажлын байраа зарлж бид нар түгээж явж байгаа. Өнөөдөр их бид нар мессеж үйлчилгээ явуулж байна тийм идэвхтэй ажил хайж байгаа 1423 иргэнд болохоор одоо яг энэ 17 ажиллагчийн 50 ажлын байраа багцлаад за ийм ажлын байр байна гэдэг өнөөдөр мессеж түгээгээд явж байна. Телевиз, радиогоор мессеж түгээж байна. Хамгийн гол нь манай хэлцээр дамжигдаад байгаа ажлын байранд үнэхээр идэвхтэй ажил хайж байгаа тийм ээ. Ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс өөрөө холбогдоод тийм ээ. Бидраас одоо үзсний дугаар хаягийг аваад өөрөө холбогдоод ажилд орох боломжтой. Тэгээд за бас нэг юм дээр анхаарах идэвхтэй ажил хайгчид маань нэг бүртгүүлээ хайчдаг байгаа тий. Одоо ингээ үдсэнгүү гэдэг ч юм уу тий. Хамгийн гол нь идэвхтэй ажил хайгчид маань өөрсдөө үнэхээр ажиллах байгаа л манай хэлцээр ирээд ажлын байраас сонирхоод тий 3 сар тутам идэвхжүүлдэг байгаа програм дээр 3 сар болоод идэвхгүй файл руу ундаг учраас манай идэвхтэй ажил хайгчид маань 3 сар тутам идэвхжүүлэх шаардлагатай 3 сарын дараа нь идэвхжүүлэхдээ заавал бичиг баримт дахин өгөх шаардлага байхгүй. Эргээсрийн дугаараараа шууд эргээсрийн дугаараараа идэвхжүүлнэ. За биеэр ирэх боломжгүй хүмүүс бол 70 45 50 30 руу холбогдоод эргээсрийн дугаараараа идэвхжүүлэх боломжтой байгаа. Тэгэхээр мэрэгчлээ бас боловсон хүчин хэрэг ажлын байр зуучлагдсан байна. За ерөнхийдөө бол энэ 514-ийн 30-аас 40% нь бол мэрэгчлээ хүмүүс бол зуучлалт нь орсон байгаа. Тийм. Ямар мэрэгчлээ? За одоо нэгтлэн мэрэгчлээ хүмүүс байна, менежер байна. За энэ нэг мэрэгчлүүдийг болохоор яг одоо 30-аас 40% нь мэрэгчлээ одоо яг төдөн хувь ганц нэг тийм ээ ганц хоёр ажлын байр одоо төрийн албаны зөвлөлөөс ажлын байр зарлагдаад манай бүртгэлтэй байгаа хүмүүс орж байгаа. За энэний ерөнхий статистик үзүүлэлтүүд бол манай дээр гараад ирсэн байгаа. Одоо шинэ одоо мэрэгжлээ сонгох гэж байгаа мэрэгжлээ сонгогдсон байгаа хүмүүс маань одоо манай мэрэгжлийн чиг баримжаа зөвлөх мэрэгчлээс бол зөвлөгөө авч болно. Энэ дээр одоо улсын хэмжээнд ямар мэрэгжил нэг эрэлттэй байна тийм ямар мэрэгжлээр ажлын байр болтохгүй тийм ээ илүүдэлтэй байгааг болохоор харахаас гадна одоо мэрэгжлээ хэрхэн зөв сонгох уу яаж одоо ажлын байран дээр гараад яаж зөв боловсноо ажиллах уу хүмүүстэй яаж харьцах уу гэх мэдээллүүдийг манай хэлтсийн өөр анхан шатнаас эхлээд зөвлөгөө зааврыг ажиллаж байгаа. Ажил хайж байгаа иргэд хөдөлмөрийн хэлтсэд бүртгүүлсэн бол 3 сар тутамд байнгын идэвхжүүлэх шаардлагатай байна. Идэвхжүүлээгүй тохиолдолд таны нэр ажил идэвхтэй хайгчийн файлаас автоматар хасагддаг байна. Дараагийн мэдээ хүргэе. Энэ сарын 6-7 Түргэн сумын хэргэн хэмээх газар уран ургач бугуульчдын улсын аврах шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймгийн 60 гаруй адууччин залуус авхаа самбаагаас өрн өрсөлдсөн байна. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумд уран ургач бугуульчдын улсын аврах шалгаруулах 26 дахь тэмцээн боллоо. Түргэн сумын хэргэн хэмээх газар зохион байгуулагдсан тэмцээнд 18 аймгийн 60 гаруй адууччин залуус авхаа самбаагаас орилоо. Энэ удаагийн тэмцээн Увс аймаг байгуулсны 90 жилийн Түргэн
сумын түүхт 90 жил, Батлан хамгаалах нийгэмлэгийн 40 жилийн ноётод давтж байгаараа онцлог байсан бөгөөд нээлттэй ажиллагааны үеэр морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулсан юм а. Батлан хамгаалахын биеийн тамир спортын холбооны дээд шагнал спортын алдар медалаар аймгийн биеийн тамир спортын газрын дарга төрмөнхийг Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн алдар одонгоор аймгийн Батлан хамгаалах нийгэмлэгийн дарга Минд хоёрыг шагналаа. Тэмцээн уламжлалт ёсоор уурлах, бугуйлдах, эмнэг булгуулах гэсэн төрлүүдээр зохиогдсон байна. За энэ Батлан хамгаалах тус нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Урсын холбооны улсын бүрээд улсын говьяат тасгалжуулагч Дасцев гэж хүн ирсэн. Энэ одоо улсын дөрвөн шүүгч ирсэн. За төв зөвлөлөөс бол ийм. За эдгээр энэ шүүгчдэрээ шүүгээд тэмцээн маань амжилттай болж өгч. За энд яг хамгийн аймаг орноос бол би олон удаа бас хүсэлт дэмжлэг гуйж тавьсан. Сая өчигдөр харин тамгын газрын дарга гэж оролцлоо энэ ажилд. Спортын газрын аймгийн биеийн тамир спортын газар бол ер нь чадах гэрээрээ бидний тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ Түргэн сумын засаг захиргаа энэ Аршаант баг Түргэн сумын 2 багийн хөдөлмөрчд малчд маш тусалсан. Сая одоо энэ тэмцээнийг бол бид 680 над нэврэлтгүнтэйгээр энэ тэмцээний явуулж өндрүүллээ. Мөн энд голдуу Аршаант багийн малчд бол адуугаа ихээс гадна айрг цагаа ер нь одоо байдаг бүхнээр бол энэ тэмцээнийг дэмжиж энэ 18 аймгийн 60 гаруй газрын шилдэг тамирчдад ийг одоо бас нэг нэр хүндтэй нутгийнхаас нэр байгууллагынхаас нэр энэ юмнаас бас нэр одоо сайтай тагсан явдал би нутгийн арт тэмдэг баярлж байна. Газраас ирсэн шилдэгүүдтэй болно. Мөн энэ одоо бас өндөр хэмжээнд ивент хийсэн MPC телевиз, энэ утгар жуулчны бааз, энэ нутгийн Монгол арт тэмдэг баярлаа. Уран сургуулийн улсын ард тэмцээн бол эх орныхон одоо хамгийн үзэсгэлэнт байгаль түүх турсгал газруудаар тойрон явдаг. Тэгээ Ус аймагт энэ жил анх удаа болж байна. Тэгээ Ус аймгийн Түргэн сум бол тэр тусмаа Ус аймаг бол байгалийн үзэсгэлэнт газруудаар эх орондоо одоо алдартай. Ялангуяа Ус нуур, Хяргас нуур, Үүрэг нуур гэдэг энэ байгалийн энэ сайхан үзэсгэлэн газруудыг манай аймагаас ирсэн уран уурагч тамирчид үзэх сонирхолтой. Тийм учраас энэ Ус тулсан Түргэн суманд тулсан энэ тэмцээнд манай Дорногоо Сүхбаатар тэгэл бүх аймаг хотын зөвлөлүүд бүгдээрээ хөрөлдөж ирсэн. Энэ Ус аймгийг үзэх сонирх байгалийн сайхан усад биширж үзэх сонирхолтой автагдж ирсэн байх гэж бодож байна. Тэмцээний зохион байгуулалт бас өндөр түвшинд явлаа. Ялангуяа Ус аймгийн Түргэн сум, засаг даргын тамгын газар, засаг Түргэн сумын засаг даргын тамга түүний дотор энэ Аршаант багийн хамт олон адуучууд, залуучууд бас өндөр сэтгэлтэй адуугаан бэлтгэж сайн дураараа гэж хэлж болохоор өндөр сэтгэлтэй оролцлоо. Тэгээ манай Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөл, биеийн тамирын спортын хороо хамтран зохион байгуулалт энэ тэмцээнийг өндөр зохион байгуулалтаа явууллаа. Ялангуяа аймгийн биеийн тамирын спортын хорооны хамт олон шүүхүүд ажиллагааг ямар ч маргаангүй сайхан шүүж явууллаа. Энэ сайхан энэ бас сайхан маш өргөдөлтөнд болж өндөрлөө. Би өөрөө Сүхбаатар аймгаас ирж оролцож байна да. Тэгээ зүүн хэдгараас баруун хэдгаар 2370 км явж ирж оролцож байна тий. Ханаач одоо ингээд уурга чимээ аваад ирдэг юм байна шүү дээ тийм ээ. Тэгэл би яг өөрийнхөө уургаар оролцсон, өөрийнхөө мороор оролцсон. Одоо ингээд олон жилийн ёсоо. Тэр ингэж амжилт гаргаж байна. Зохион байгуулсан газар. Өөрснөө авчихсан. Авчихсан. Манай уургийнхаа морыг өөртөө авчихсан. Энэ үрдэл явхад одоо зардал мөнгөний санхүүгийн өвд манай аймгийн биеийн тамирын спортын газар одоо бүх санхүүгийн боломжийг олгосон байгаа. Дээрээс Сүхбаатар аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэг хамтарч тамирчтай энд оролцуулж маш амжилттай оролцлоо тий. Нутгийн хувьд танаа нутагтай харьцуулахад тамирчин шал өөр юм аа. Цагийн хөв зөрүүтэй юм. Сага 5 минутын зөрөө байна. Энд 10 цаг болж байхад манай аймагт чинь одоо тас харанхуул байж. Энд бол наалтай л байж. Тэгээ хаашаа чарсан уулаар ингээ халахдагцсан. Ямар ч манай аймагт бол ууд хаашаа чарсан уулан даа. Энд бол эргэн дөр уулан дотор. Тэгээ хангаа гэдгээр ер нь наашаа явж байгаа нэг юм биширч явлаа.
Ер нь Монголын нутаг ямар уулам юм бэ гэдгийг хүн явж байж мэдэх юм байна. Үнэхээр бишээс Монголынхаа үзэсгэлэн энэ байгальтай энэ юу үнэхээр гол нуураар үзэсгэлэнгээр бахархаж явлаа энэ өртөндөө. Үнэхээр сайн юм. Тэмцээнд 18 аймгийн адуучин залуус оролцсноос багийн дүнгээр Булган аймгийн адуучид тэргүүлсэн бол Ховд Сүхбаатар аймгийн баг ударлаа. Тэмцээнд оролцсон баг тамирчид тэмцээн зохион байгуулалт сайтай байсан сэтгэл өндөртэй байсан юм а. Баярлалаа Монголын зохион байгуулсан энэ хоолой заах удаа туслах шагналыг энэ их сайхан юм байна. Монгол зангаараад тэр нас надад таалагдсан. Овс аймгийн богоолч нэхээ сайн богоолчтой сая ихэл боцоор 4-р байранд орж байна. Орны хэсээр Монгол улсын их богоолчтой дандаа болсон. Баяр сайхан таныг чансан байна. Оргол талтай бол үнэхээр барьж чадсан хөндлөө. Батсгал аймгийн танилцсан Сүхбаатар аймгийн Батламгалах цогцлын нэг болон 27 оногоор би нэмэр спортын газрын хамт олондоо энэ төвд тэмцээнд оролцоход тусалтай өдөөс баярлалаа хэлье. Наруураас тэр олнотоос Овсей Закаряд гартер ихэд 2370 гаруй км туулж ирлээ. Тэгээд хөө тэгээд түрүүсэндээ маш их баяртай байна. Өөрөө сайхан боллоо зохион байгуулалт сайтай. Гоё бороод гişгөө сайхан гоё боллоо тэмцээ. 5-р байрыг 22 оногоор Дорнод аймгийн баг. Шагнад авчин тийм үү? Тэглээ эмгийн төрүүлээ. 4-р байрыг 21 оногоор Төв аймгийн баг. Наадам сайхан болж байна уу ерөөсөө. 19 оногоор зохион байгуулалт сайтай ер нь гоё болж байна. Алтан медалийг 17 оногоор Улсын авраг шалгаруулах уран ургач бугуйлчдын тэмцээнийг зохион байгуулахад аймгийн биеийн тамир спортын газар болон Түргэн сумын Аршаанд багийн нутгийн иргэдийн үүрэг оролцоо маш чухал байсныг дурдах хэрэгтэй. Тэмцээн зохион байгуулалт сайтай шудраг олсныг адуучин залуус хэлж байсан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулж буй Дархан хил олимпийн баяны хүрээнд Монгол улсын хилээр Рио 2016 олимпийн бамбарыг аялуулж эхлэв байна. Олимпийн бамбар өнөөдөр манай аймагт хүрэлцэн ирсэн байна. Эртний Грекийн домогт Прометей галын бурхан Зевсээс гал хулгайлан хүмүүст өгч амьдрал бэлгэлсний баяр болгон тэмдэглэж улмаар хүн төрөлхтний их наадам олимпийг зохион байгуулдаг болжээ. Грекийн олимп ууланд Хестегээс үүнд мөнх бадамлан насч байдаг ариун галаас их авна. Галт бамбарын бүхэ өнөө хүртэл спортын ёслол хүндэтгэлийн эрхэм үйл ёсоор ирсэн байна. Эртний энэ түүх өдгөөж уламжлагдсан үргэлжиж байгаа юм. Тэгвэл хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулж буй Дархан хил олимпийн баяны хүрээнд Монгол улсын хилээр Рио 16 олимпийн бамбарыг аялуулж эхлэв байна. Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорны цэнхэр хязгаар хилийн тэг 298 дугаар ангиас нар зөв тойрон улмаар хилийн тэг 146, тэг 184 дугаар ангиудад энэ хугацаанд аялаад байгаа юм байна. За ингээд удахгүй 2016 онд зохиогдох одоо Рио 2016 олимпийн одоо бамбар Монгол улсын өнцөг болон бүрт за манай Монгол улсын наран ургах зүг болох Доронтой батруудаас эхлээд Монгол улсын хилийн шугам дагуу одоо ингээд хилийн батруудад дамжаад одоо хилийн төгөөсөн дэшинд одоо увсын батруудаар одоо 8 дугаар сарын 28-ны өдөр одоо хүлээж аваад байна. Тэгээд олимпийн бамбарыг аялуулах, мөн цэнгүүлэх үйл ажиллагааг одоо манай хилийн төгөөсөн дэшинд 5 дугаар анги байна одоо хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. За энэ 7 хоног одоо спортын уралдаан тэмцээн за соёл олонтын ажлууд өргөн хэмжээтэйгээр зохион байгуулалт аймгийн болон за хүчний байгууллагууд тэр үндэ ангийн байгууллага дотор зохион байгуулалт. За мөн 2012 онд одоо Монгол улсаас болон хилчлээс одоо гаргаж ирсэн олимпиад гаргаж ирсэн амжилтыг баттгах 2016 онд одоо олимпийн одоо бамбарт за хилчдийн сүлдэх хэмрээ шингээх мөн одоо олимпийн бамбараас сүлдэх хэмрээг одоо авах зорилгоор одоо хилийн шугам дагуу явуулж байгаа гэж одоо би хүн бодож байна. Тэгээд 2016 онд зохион байгуулах Рио де Жанейрод болох одоо олимпиад Монгол улсын баг тамирчид болон хилчид маань өндөр амжилттай одоо оролцох гэдэгт итгэлтэй байна. Тэгээд нийт тамирчидтай болон одоо нийт хилчидтэй спортын өндөр амжилтыг хүсээрэй. Дэлхийн 14 дугаар олимпийн гүндэт бамбар Монгол улсаар аялж байгаа нэг нь Улс аймгийн нутаг 0245 дугаар ангид көрчилж энэ бамбарыг би Ахмад тамирчин гүний хувьд хүлээн авч байгаад хязгааргүй байна. Ингээд цаашид энэ олимпийн бамбарыг одоо Улс аймагт сар аялж үрдүнгийн гаргаад энд бол бид нэр улсын аварга шалгаруулах конго атлетик өсвөр насанд хүрэгчдийн кора суралдааны улсын аварга шалгаруулалт тэмцээнд бэлтгэж байгаа үе давхцсан таарч байгаа явдал бид их баяртай байна. Энэ тэмцээнээс улсын аварга шалгаруулалт тэмцээнд багаараа медаль байранд шалгархаа дасгалжуулагч Ахмад багшийн хувьд дасгалжуулагчийн хувьд баяртай байна. Өсвөр залууынхнаас
Олимпиад бол өндөр амжилт улсын аваргадан өндөр амжилт гаргахыг хүсэн яриаж байна. Хөлийн отрядууд Олимпийн бамбар аялах хугацаанд олон нийт бие бүрэлдэхүүнийг хамарсан спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа юм байна. Хөлийн тэг 247 дугаар ангийн хамт олон 8 дугаар сарын 10-ны өдөр Рио 16 Олимпийн бамбарыг хүлээн авч Хөлийн тэг 311 дугаар ангид хүлээлгэн өгөх юм байна. Хэсэг эрхлэм сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөр үргэлжлэх хүлээн авч байна.